Байна уу? Байна. Сайн байна уу? Хөлбөмбөгийн тайлбарлагч Валжин юм ярьж байна. Ямар юм? Хөлбөмбөгийн тайлбарлагч Валжин юм Air Market болон Мятас болдоо өөртөө ч холбогдож байна. Шөөш. Байна уу? Байна уу? Байна уу? Сайн уу? Хэмнээ. Байна уу? Та азтан болцсон байна уу? Та азтан болцсон байна. Юу нэ азтан болсон гэдэг үү? За та шаагун та нар жоохон чимэг өгч та. Та Бээжин лөө Air Market-аас билет авч ниссэн байж тээ тий? Нямц юм уу? Нямц юм биш үү? Дөрөв өний шууд дэлхийгээр тарих билет өгчих юм уу яа шатраа. Гүй бид нар ерөөсө тоглоог байна. Алив байж энэ спикер дээр айгу. Би яг өөрийнхөө унган зангаар яриад. Байна уу? Ос нэмцраа чи нэг анхааралтай сонсч удаа Air Market Мятас явуулсан суглаат хонжуурт юунд чи азтан болцсон байна. Гүй чи өгшөөсөд ахын байхгүй. Би чи айгу өндөр насыг нассан. Би чи 100-гийн талыг нассан. Чиний дууг сонсохоор чи нэг 20-тэй юм шиг санагдав. Чи одоо жоохон айтайхан ярил л та. Наад чи эрхэм үндэт үзэх штэ. Энэ хүн өөрийнхөө яг найзууд нь тоглож ийн гэж бодоод урдаас ирүүсөө тийм баярын наастарч орцсон байгаа юм байна. Энэ хүн ирүүсөө бүр урдаас ингээд тоглоом хийгээ болтгүй. Яг үнэ. Би тэгвэл нөгөө хөлбөмбөгийн од тэрнтэй зураг авахлах юм уу? Air Market-ийн та нар уцаар дарж өгөх юм уу өнтер гэд байна уу? Чи урдаас тоглоом хийлгүүгээр нэг айтайхан сонсоод хоош намсраа. Би чам руу хөлбөмбөгийн тайлбарлагч Валжин юм ярьж байна. За яг тийм байна уу? Зүйтэй яг үнэ. За одоо тэгвэл сонсч. Чи Бээжин ниссэн учраас Air Market болон Мятахны яг хамгийн сүүлийн супер азтнаар нь чи тодорсон. Чи Германы Боруссия Дортмунд руу тоглолтыг үгүй чи энэ ерөөсөө сонсохгүй юм байна уу? Чи Дортмунд хотыг чи үзэн. За чамаг ерөөсөө юу яа тэхөө. За чи ч та нар бүр дэми юм боллоо да. Яг ирүүлгүй энэ хүн.